Оюурт нэг огцруулах тал дээр санал нэг байсан манай залуучууд бүгд дэмжихгүй. Ер нь дэмжихгүй. Яг тэгэхээр зарчмын байр суурь нь хэвээр байна. Бид нэр хүний тухай яриаггүй, парламентын арчлалын тухай л ярьсан. Тэгэхээр парламентын арчлалд учирсан аюул үргэлжилж байгаа тохиол бид нэр бол за энэ хүнд нэг найдаж үзье гэдэг энэ юм байж болохгүй шүү дээ. Жишээлбэл одоо нэр дэвшиж орж иж байгаа манай дарга маань бол өчнөө олон жилийн түүхтэй өөрөө их хурлын дарга байсан хүн тий. Өмнө нь одоо жишээлбэл ингээд нэг юм чагсаал болгоны ард нэг томилогдож исэн юм түүхтэй юм байлээ. Одоо өмнө юуны жагсаал болох үед шудраг тавын жагсаал болох үед их хурлын дарга болж ирсэн тий. Саяны одоо энэ жагсаалын ард дээр ингээ ерөнхий сайд болох юм яригдчих жишээтэй. Тэгээ ер нь хурлын дарга байж байхдаа бас зарим нэг шийдвэрүүд нь бол одоо монголчуудын ой санамжинд байж л байгаа шүү дээ. Бүдгэрсэн байгаа болохоос шүү. Тэр салхитын мөнгөний орд дээр чиглэл юу явууллаа. Тэр нь юу боллоо. Тэр мөнгөний ордыг аваад тэтгэврийг төлөлөө гэсэн чинь тэр нь цаад компанид ерөөсөө үйл ажиллагаа явуулаагүй ингээд өрөг болоод ингээд явж байгаа. Энд чинь нэг талдаа бас нэг залилангийн шинжтэй үлдэл шүү дээ. Энэ нэг талдаа зөвхөн хөвгүн тал дээр нь зүгээр түүхийг ярих юм бол нөгөө талдаа энэ хөвгүний асуудал бас биш байна. Энэ нийт төвшүүлж байгаа процесс тий. Тэгээд энэ орж ирж байгаа байдал энэ бол Монголын парламентын арчлалд үүсэж байгаа аюул бол хэвээрээ байна л гэж үзэж байгаа. Өнөөдөр ингээд Монгол Ардын намын баг гурлаас гаргаж ирж байгаа нэр дэвшүүлж байгаа энэ хүнийг ингээд дэвшүүлж байгаа процессыг харахад яг энэ байдал бол арилаагүй байна. Арилаагүй байна. Одоо тавхан харж штэ ингээд ерөнхийлөгчийн таман газрын дарга хүнийг шууд за ерөнхий сайд болгоотгоо гэж парламент руу оруулж ирж штэ. Тэгээ Монгол Ардын намын баг гурал дээр уур амьсгал ямар байсныг тавхан өөрсдөө сургуулж илжсэн анзаарсан байлгүй. Тэгэхээр Монгол Ардын намынхнаас одоо уриалж байгаа. Ер нь Монголын парламентын арчлал ер нь та нарын одоо нуруунд дээр байна шүү. Жохон тийм 100 жил болцсон хүний нөөцтэй 100 жилийн түүхтэй энэ нэг Монголын одоо бүхэл цаг үед нуруунд дээр нь явж ирсэн энэ нэг том нам шиг шийдвэр гаргаач. Тэгвэл нэг зүгээр нэг хүний айл болцсон юм уу? Нэг хүний зүгээр амралтын өрөө болцсон юм уу? Тэ? Энэ жохон зөрөгтэй байгаа чи. Ардын намынхан өөрсдөө гэж хэлэх гээд байна.